Амар миндүү. Мэлми тунгалаг үлми бат лагшин амгалан үйлс өндөрөө. Туулаа нэвэртэй подкаст. Өвгөн жамблын яриа 12 дугаар хэсэг. Хөлөн буурийн даа вангийн тойнхүү. Хөлөн буурийн даа ван дорж палмын нэг тойнхүү байжээ. Тойнхүү гэж лам хүүхдийг хэлж байгаа юм. Тэр өөрийн хушууны халахын сүмд сууж ном үзэж байж. Нэг бадарчин ирж тэр хүүтэй танилцаад их хараалын өвдсийг олноос нууцаар зааж өгч гин. Тэгээ тэр бадарчин яваад өгчээ. Бадарчныг явснаас хойш тэр сүмийн эрдэмтэн сайчвал заавал үхдэг болжээ. 2-3 хүн өгсөн гэдэг. Хөлөн буурийн даа вангийн багш жигждийн нэнчин 3 дахиж хийсэн их сайн лам байж. Тэр өвдөжээ. Гэвч тэр өгсөнгүй сэхэв. Сэхэд тэр лам даа ванд очиж уулзаад хэлжээ. Танаа тойнхүү нэг бадарчин хараалын өвдөс олж аваад манай хүрээний сайчуулд хараал хийж аллаа. Одоо намайг оролдоод дийлсэнгүй. Энэ өвдсийг олж үгүй хийхгүй бол манай хүрээ болохоо боллоо шүү гэж хэлжээ. Даа ван хатандаа хэлжээ. Ихэн өнөх худлыг нь сайн олоорой. Худал болоозай гэж гэлв. Хөлөн буурийн даа ван нэг орой нарийн хар сув эвхэж бариад цаазын хар ташуур бариад хар хувцас өмсөн 2 хяага дагуулан гарч тойнхүүгийн хүрээд очжээ. Зүүн орон дээр банзал цамцтай хүн сууж байна гэн. Дор нь үүнийг барьж ав гэд 2 хяагаар 4 мөчийг ягштал хүлүүлж гэн. Том ташуураараа чи хараал хийсэн үнэн үү? Тэр хараалын өвдөс хаана байна? Гэд ороолгоод байж гэн. Усан шалбайг олтол балбож гэн. Толгой түрүү гэж мэдэгдэх юмгүй болж гэнтэй. Тэр хүү сүулдэ улаажээ. Би нэг бадарчинтай танилцаад жил тойрон гэртээ байлгаж өвдөс авснаа нүгэн гэж хэлж гэн. Тэр өвдөс хаана байна гэхэд хүн мэдэгдэхгүй шургуулгын дотор битүү савнд бий гэж хэлжээ. Тэгэхэд өнөөх жигждийн нэнчин хийсэн ламыг дуудаж үзүүлсэнд тэр дотроос яа харахгүй айхтар хараалын ном гарч гиндэ. Олон лам нарыг цуглуулж түүнийг үзүүлээд эхийг авчирч түүнийг бас үзүүлсэн гин. Тэр номыг шатааж өггүй болгон тойхүүг айлын хушуунд цөлсөн бөгөөд тэр хүү зодуулсандаа зэмдэг болж 1 жил болоогүй өгсөн гэдэг. Туулаа нэвэртэй подкаст. Сүхбаатар чой басантай танилцсан минь. Монголын ард түмэн гамин баруун дарлагдаж зовж байхыг үзээд энэ зовлон гашуунаас яаж гардгийн бэлээ дээ гэж сэтгэл зовж явсан юм. Энэ зовлон гашуунаас манай ардын хувьсгалт нам засаг түүний тэргүүлэгч Сүхбаатар чой баснаар биднийг ангижруулж өгсөн учраас тэднийг их бишрэн сандаг байлаа. Тэгээд удалгүй би Сүхбаатар чой басан нартай танилцж тэдний хийж байгаа ажилд өчүүхэн боловч тус хүрэхийг оролцоор ирсэн юм. Тэдэнтэй анх танилцснаасаа ярихад би хуучин Янзан хам ламын гүдэнгийн газраа гамингийн буу дуурахын өмнө яр болсон билээ. Энэ газрын хөрөнгө мал сүргийн ихэнхийг нь гамингийн хөлд өргөцсөн юм. Харин тэдний ажилд хэрэгэлдэг далаад өхөр тэрэг нь үлдсэн. Гамин эрхийн өмнөхөн ханд вангийн дээр тэр өхөр дэрэг жин тавьж очиод байтал гамингийн буу дуурсан тулд нааш буцах аргагүй болохоор түүнийг баруун аймагт гаргаж өвөлжүүлв. Тэдгээр өхөр тэрэг нь барууныг хойш зугцсны дараа ардын засгийн газар нийслэл хүрээг эзлэн авсны дараахан бүрэн мэнд буцаж ирэв. Тэгээд шарын голд байсан чойжин ламын тарианы газраас гурил будаа ачиж авчирхаар ярилцаж тохирсон боловч тэнд очиж ирэх зөвшөөрлийн бичгийг хаанаас хэн олгодгийг мэдэхгүй учраас түүнийг олж чадахгүй байлаа. Тэр үед Сүхбаатар гэж эндэр дээр өдөр бүр шахан мэлтгэл яриа хийдэг өндөр нарийнхан хар хүн байж билээ. Сүхбаатар дал хэлбэл тэр зөвшөөрлийн бичгийг олдгуулдаг юм гин гэж
ус ярилцах юм. Тэгтэл нэг өдөр би морио услах гээд туул гол руу явж байтал урдаас Сүхбаатар бас нэг хүн дагуулад морьтой явж ирээд надтай халз тулгарав. Би тэдний амрыг эртэл "Сайн, та сайн байна уу?" гэд "Та хэн гихч вэ? Хаана ямар алавтай вэ?" гэж надаас асуулаа. Миний нэр Жамбол гэдгээ. Хуучин Янзан ламын гүдэнгийн ярав гэсэнд "За, гамин баруун хоёрт ямар өнгөрсөн бэ?" гэж асуув. "Гаминд мал түшээ их л өгсөн дөө" гэв. Тэгээд би хэллээ. "Манайх далаад өхөр тэрхтэй юм. Түүгээрээ Чойжин ламын тарианы газраас гурил будаа авах гэсэн юмсан. Түүн зөвшөөрлийн бичиг олгоно уу?" гэж гуйсанд "Болно. Маргааш өглөө 10 цагт та манад очоорой. Манайх Цэцэн хааны хашаанд байгаа 3 гэрийн баруун хойдох гэр шүү" гэлээ. Би маргааш 10 цагт очсонд Сүхбаатар гэртээ байлаа. Сүхбаатар "Та юу гэж явлаа?" гэж надаас асуув. "Би шарын голоос гурил будаа авчрах зөвшөөрөл ирсэн юмсан" гэлээ. Тэр гурилыг авахар хэн хичнээн тэргээр юу авч явах тухайга тодорхой бичээд маргааш 11 цагт тэгээд болно гэлээ. Маргааш нь би явах 4 хүний нэр дал шахам үхэр дээрхтэй. Түүнд цай 2 хунц, таймх 1 хунц, 40 боодол дайлам давуу авч явахм гэдгийг бичээд Сүхбаатар дээр очив. Тэнд хэдэн хүн байсан нь намайг ороход бөгөөд гараад явцгаав. Сүхбаатар миний бичгийг авч үзээд "Би танаас нэг юм асууя. Та зөвшөөрөх үү?" гэлээ. "За" гэлээ. Шарын гол дээр Чойжин ламын тарианы газар гээд олон хятад цугларсан газар байна билээ. Та тэнд очих хүн шиг байна. Та тэднээс өөрийнхөө тэргээр гурил тээж дээд Шивэний центр союз гэдэг газар хүргэж өгнө үү? Би хүсийг нь өгье гэлээ. Тэгээ Сүхбаатар цааш нь "Энэ гурилыг хүргэх явдал бол тэднийг тасраад тэгж байгаа хэрэг биш шүү. Монгол ардын засгийн газар тогтож хүрээг эзэлж аваад удаагүй байна. Ер нь юмд нэг учир байдаг. Монгол улсаас хэдэн тэрэг гурил бэлэглэж иржээ гэхэд тэдэнд айтайхан байхгүй юу? Түүнээс биш энэ хэдэн тэрэг гурил тэдэнд юуж болохгүй. Хэрв таныг зөвшөөрөх аваас би эндээс центр союз сангийн яамны бэлэг сайхан шарын голын адагт байгаа улаан цэргийн даргад тус бичиг өгч явуулна гэсэнд би "За" гэж зөвшөөрөв. Сүхбаатар "Та нөгөөдөр 12 цагт ирж бичиг аваарай" гэлээ. Мөн өдрийн 12 цагт очиход над 2 бичиг өгөв. Түүний нэг нь гадаад яамны бичиг, нөгөө нь Жанжин Сүхбаатарын бичиг гэж өгөөд "Энэ 2 бичгийг гартаа ойр авч явна шүү" гэж хэлээд центр союз бэлэг сайхан нарт шарын голд байгаа Орос цэргийн дарга нарт өгөх 3 бичгийн хамт өгөв. "Энэ ажлын тухай хүнд битгий хэлээрэй" гэж захиад "Та надаас юу авах вэ?" гэлээ. "Би гурлаа л хүргэж өгөхийг бодъё. Одоо авах юмгүй, сүүлд бодъё" гэсэн билээ. "За тэгвэл сүүлд ирээд надаас юм аваарай. Харин Орос хэл мэддэг хүн шарын голоос авч яваарай. Тэнд Орос хүн олон буй. Та түргэн сайн яваад ирээрэй. Битгий удаарай" гэж хэлсэн юм. Гадаад яамнаас над олгосон бичиг улсын архивд байхыг эндэн зайсан 1958 онд үтсэн байна билээ. Би эндээс шарын голд очиж Чойжин ламын тарианы газарт авчирсан бараагаа өгөөд 65 тэрэг гурил авахар болж тэндээс хазгар гэлэн гэдэг хүнийг 150 жин гурилын хөлсөөр тэрэг хөдлөхөөр ярилцаад шарын голын адагт байгаа Орос цэрэг дээр очиж өнөөх бичгийг үзүүлж дарга дээр нь орлоо. Сүхбаатараас явуулсан бичгийг өгөв. Орос дарга тэр бичгийг авч надтай гар бариад цай өглөө. Тэгээд эндээс Орос цэрэг дагуулж явуулна. Та хизээ явах вэ гэж асууж байна. Би нөгөөдөр явнаа гэлээ. Тэндээс буцаж ирээд хамт яваа хүмүүстэй эндээс Алтан буулагт
гурил аваач ээж худалдъя. Тэнд одоо гурил үнэтэй байгаа гин гэсэнд тэд та өөрөө л мэд бид юу гэх вэ гэж байна. Тэгээд би нэг хүнээ тарианы газар үлдээгээд 3 хүний хамт 65 тэргэнд гурил, 2 тэргэнд хоол хүнс, майхан зэрэг юм ачиж 67 тэрэгтэй хойшоо гарахдаа Орос цэрэг дээр очиж нэг цэрэг дагуулж 5 хоног яваад алтан буулагт очлоо. Сангийн яам гэдэг газарт очиж Орос цэрэг хазгар гэлэнгийн хамт оров. Тэнд сангийн яамны сайд бэлэг сайхан гэж хөх торгон дээлтэй 40 гаруй насны хар хүн сууж байлаа. Бид орж мэд мэдэж суутал сайн байна уу? Нутаг хаана вэ гэж асуув. Нутаг хүрээндээ хөө. Та юутай яваа вэ гэхэд бид үхэр тэрэгтэй яваа гэсэнд тэр хүн намайг их гайхан харж билээ. Тэгээд хичнээн тэрэгтэй яваа вэ гэлээ. Таал шахам тэрэгтэй явнаа гэсэнд юу ачиж ирсэн бэ гэв. Гурил атсан юм гэж хэлээд Сүхбаатарын өгсөн бичгийг түнд өгөв. Гэтэл тэрэг минь гадаа хурж ирлээ. Бэлэг сайхан та нар тэргээ хашааны гадна тулгаж буулгаарай. Манай энд хэцүү шүү гэж хэлээд цэрэг гаргаж өгнө гихшээг болсон. Өгөн сайн дуулдаагүй. Бид тэргээ буулгаж 4 талдан зогсов. Бид майхнаа шаага цай уух гэж байтал бэлэг сайхан цэрэг явуулж намайг дуудуулав. Намайг очиход та сууж бай. Би центр соёуцтай уцаар ярина гэлээ. Тэгээд уцаар яриад надад хэллээ. Маргааш өглөө эрт 4 морьтой цэрэг ирж та нарыг авч явна гэж байна. Эндээс бас 4 морьтой цэрэг явуулна. Өглөө эрт гараарай гэж байна. Маргааш нь бид нар гарах үеэр 4 Монгол цэргийн хамт дээд шивээ орохоор явлаа. Тэгээд хил дээр очиж явтал тоомсог унсан буу сэлэмтэй 4 Орос цэрэг биднийг угтаж авав. Бидний дээд шивээ өгсөж явхад баруун өнгөрний хэрэглэл гэж Монгол дээл имэйлийг байшин шиг овоосон байхыг харж билээ. Тэгээ дээд шивэнд очиж центр соёузынх гэж нэг их том хашаатай газар був. 65 тэргийг хашаандаа нэг мөсөн оруулж Орос цэргүүд гурилыг буулган шуудайган сэлмээрээ хаг татан пүүлж авч байлаа. Чухам хичнээн пүү босныг мэдэхгүй. Гурилыг пүүлж авч дуусгаад биднийг сайхан хоол унтаар зочилж билээ. Центр соёузын дарагт нь би шуудайгүй л боллоо доо гэсэнд бүтэн шин шуудайнууд гаргаж өгч билээ. Тулааны бэртэ. Тэгээд Орос цэрэг дагуулж дэлгүүр базаараар орж гарыг гээд түргэн явлаа. Тэгтэл баруун өнгөр нь орхны баруун талаар зугтав гээд учиргүй олон улаан цэрэг цовж авсныг базар дээрээс харлаа. Центр соёузын даргаас Сүхбаатарт бичиг өгөв. Нааширч бэлэг сайхны өгсөн бичгийг аваад бид түргэн ирэхийг бодож явв. Тэгэхэд баруун өнгөрнийхэн их өмж байсан цаг үлээ. 4-5 хоног явж шарын гол дэрв. Хамт яваа хүмүүсээс одоо энд хөл өмэн их тул мөнгийг хүрээнээс авахар болов гэж хэлж байна. Шарын голд байгаа улаан цэргийн даргаас өгүүлсэн бичгийг авч Хамбламын сангийн гурилыг ачиж хотод ирв. Тэгээд Сүхбаатартай уулзаж центр соёуз бэлэг сайхан Орос цэргийн дарга нарын бичгийг түнд өгөв. Сүхбаатар сайн явна уу? Хэрэг бүтв үү? гэж асуув. Сайн явсан. Хэрэг бүтэв гэж хэллээ. Гурил сайн хүргэсэн гэж Сүхбаатараас над 50 лан өгч билээ. Тэгэж би анх Сүхбаатартай уулзаж танилцсан юм да. Сүхбаатараас сайн байна. Хэрэг бүтээж ирлээ. Та манайхаар ирж байгаарай. Би ч танахаар очиж байна гэж хэлсэн. Түүнээс хойш би Сүхбаатартай хаяа нэг уулзаж байлаа. Тэгээд нэг өдөр Сүхбаатар манай гэрт ирлээ. Тэгэхэд манайх хүрээний зүүн хойно байсан юм. Онц ч юм боссонгүй. Эргүүлийн ажилтай гээд яваад өглөө. Үүнээс хойш зарим орой манай гэрээр ирдэг болж билээ.
Нэг өдөр Сүхбаатарын гэрт намайг очиход тэнд нарийхан биетэй туранхай залуу хар хөөсөөж байв. Мэд мэдсний дараа Сүхбаатараас "Нөгөө хилдэг хүн чинь энэ шүү дээ. За танилз" гэлээ. Тэгэхлээр тэр хүн "заа" гэд би ч "заа" гэлээ. Ингээд Сүхбаатараас чой болсон да. Чи бид хоёрыг Чинван лам даш дэндвинд очиход арх дарс өгөөд дээлийн торог хадагтай барьж өгч байсан. Чинван лам бол бидний үрдийн хань биш, харин энэ хүн түүнтэй адилгүй манай талын хүү юм шүү гэж хэлв. Тэгээд энэ хүнийг Ринчиновтой танилцуулаарай гэж чой басанд хэлсэн билээ. Чой басан намайг маргааш сангийн яаман дээр очоорой гэсэн ёсоор тэнд Ринчиновтой уулзаж танилцсан билээ. Түүнээс хойш 2 хоноо Сүхбаатар чой болсон 2 орой морьтой манад ирлээ. Цай ууж нилээд удаан сууж шөнө болгоод Сүхбаатараас Жамбулгай хүрээний 30 аймгийн лам нарын бүдүүвчилсэн тоог мэдэх хэрэг байна. Үүнийг та мэдэж аль үүнийг авах ямар арга байна гэж байна. Тэгээд эргэж бид 3 шүн морьтой явж 30 аймгийг тойрч үзээд аймгуудыг зааж өгөв. Тэндээс эргэж манад ирээд 30 аймгийн лам нарыг хэн захирдаг юм бэ гэж асуув. Цогч нь 4 гисгүй нийтдэн захирдаг юм гэлээ. Шашны эзэн хүн гэж ямар хүн байдаг юм бэ гэж асууж байна. 2 хамб 5 цорж энэ 7 хүнийг шашны эзэн гэдэг юм гэсэнд бас тэмдэглэж авав. Тэгээ чой басанд хэллээ. Чи бид 2 хүрээнд хичнээн ламтайг мэдэхгүй байна. Энэ хүн бидэнд барагцаалсан тоог олж өгч их тус боллоо. Чи мэдэж байгаа биз дээ? Гэсэнд чой басан мэдэж байна гэлээ. Тэгээд их хүрээний лам нарын тоог тойм төдий боловч мэдэж аль гэж гуйгаад тэр 2 шөнө орой болсон хойно явав. Их хүрээний байнга суудаг лам нарын тоог миний сурвалжилж багцаалж мэдсэн зүйл гэвэл байна. Их хүрээнд 1000 ламтай аймаг 4 байна. Энэ нь 1-т Шүтэний аймаг, 2-т Сангай аймаг, 3-т Зоогоо аймаг, 4-т Их Дайгны аймаг эдгээр болно. Мөн их хүрээнд 500 ламтай аймаг 15 байна. Энэ нь Цэцэн Тойны аймаг, Андуу нарын аймаг, Дуугрын аймаг, Сунгийн аймаг, Дүүнхрийн аймаг, Эрхэм Тойны аймаг, Баргын аймаг, Донтлингийн аймаг, Жадрын аймаг, Тойслонгийн аймаг, Дархан эмчийн аймаг зэрэг болно. Мөн их хүрээнд 350 ламтай аймаг 6 байна. Энэ нь Хүүхэн ноёны аймаг, Бизягийн аймаг, Жасын аймаг, Номчийн аймаг, Дандарлингийн аймаг, Намдилгийн аймаг эдгээр болно. Мөн их хүрээнд 250 ламтай аймаг 5 байна. Энэ нь Махамаягийн аймаг, Чанхорлонгийн аймаг, Хамбын аймаг, Хувилгааны аймаг, Банддын аймаг эдгээр болно. Ингээд их хүрээний 30 аймгийн байнга суудаг бүх лам нар 14850 болно. Энэ бол бүдүүвчгэн тоо гэж бодож байна. Зарим аймгийн дансанд байгаа лам нар жинхэнэ байгаа лам нараас цөөн твдэггүй. Илүү дутуу байх боловч ерөнхийдөө их зүрхгүй байна. Түүний дараа бас 2 хоноод Сүхбаатар чой болсон 2 нэг орой манад ирлээ. Сүхбаатар надад хэллээ. Богдын дэрэгдийн хавийн юмыг яаж мэдэх вэ гэсэнд би ч мэдэхгүй байна л да гэлээ. Та Богдын дэрэгдийн хүмүүсээс хэнийг сайн таньдаг вэ гэж байна. Богдын дэргэлд үргэлж байдаг Бинт гэдэг хүнийг би сайн таньдаг юм гэлээ. Тэгвэл та тэр Бинтэд очиж сайн гуйгаад үз. Тэгэхдээ биднээс юм аваад яваарай. Юу ч хамаагүй үгүй. Ардын засаг тогтдож цаг хэцүү болов. Намайг Богдын дэргэд хишиг хүртээж айл гэж хэл. Манаагаас очиж нэг 50 лан хадагтай аваад Бинтийн гэрээр нь 2-3 хоног эргэж байгаад нэг өдөр орсонд сууж байна.
Чи яах гээд намайг эргээд байна гэж асуув. Түүний эхнэр нь хамт байв. Би тантай уулзах нэг хэрэгтэй яваа юмсан гэлээ. Тэгтэл бинт дээлээ нөмрөөд надтай гэрээс гарч байшаанд орж ярилцав. Одоо ардын засаг гэдэг тогтож цаг хэцүү боллоо. Намайг богдын дэргэд татаж аваач гэж танаас гуйх гэсэн юм гэд тамвилланга хадагтай барьсанд за би маргааш богдоод бараалах нь тэгэхтэй айлтгая. Чухам ямар албанд орхов дээ гэж байна. Та өөрөө л мэддэг гэлээ. Тэгээд хэд хонсны дараа богдын дэрэгдийн донор болохоор намайг дуудаж билээ. Би донор болсон тухайгаа Сүхбаатар чой басан хоёрт хэлсэнд за сайн байна. Та одоо богдын дэрэгдийн юмыг сайн мэдэж байна шүү дээ. Тэгэхдээ нэг л зүйлийг юуны урд сайн мэдэх хэрэгтэй байна гэж хэлсэн нь богдын дэрэгдийнхний уяа морь гэж 10 хоног тутам дээд цөмийн хүмүүс их олон морь хэргэлдэг байна. Зарим хүн нь 3-4 хүртэл морь хэрэглэж байгааг нь үүнийг та сайн мэдэж ирээрэй гэж байна. Үүнийг мэдэх гэж хөөцөл цөөр байгаад цөмийг мэдэж Сүхбаатар чой болсон хоёрт мэдэгдэв. Түүний дараахан засгийн газрын тушаалаар тэр уяа мордын ихэнхийг хассан юм. Сүхбаатар басныг үдэш манад ирлээ. За, морь хассан явдлыг тэнд хүмүүс юу гэж ярьж байна? Гэж надаас асуув. Унсан морьнд хүртэл өл бүлцэж орж байна гэж хүмүүс их л дургу байсныг Сүхбаатарт хэллээ. Богд танд юм хэлэх юм уу? Гэж надаас асуув. Богд чи манай эндхийн хүн боллоо. Доторх үг гадагш гардаггүй. Гадагш үг дотогш ордоггүй юм шүү дээ гэж байсан гэж хэллээ. Сүхбаатар тэр чинь их муу хэрэгтэй. Учиртай үг гэж билээ. Ингээд явж байтал нэг өдөр чой болсон манад ирж би одоо Самбэсийн хүрээ явах болов гэж хэлээд явлаа. Самбэсийн хүрээ гэдэг нь баян төмөн хэлж байгаа юм аа. Тэгтэл чой басан эзгүй хойгуур Сүхбаатар гинэд өвчилж байгаадаас барчихв. Амтэн хүмүүс сэрэнэн отож Сүхбаатар дэм өгч байсан гин гэж ярилцаж байв. Тэр үнэн байсан. Түүний дараахан чой болсон ирээд манад ирж надад хэлв. За, чи бид хоёр сайн нөхрөөсөө саллаа да. Миний сайн нөхрийн танилцуулж өгсөн та бид хоёр хэлхээ холбоо тасрахгүй юм шүү гэж билээ. Тэр зун нь их дайган нас барав. Чой болсон над хэлв. Богдын тамгыг хэн эрхэлж гаднаас орсон бичихт дарж байгааг сайн мэдэх хэрэгтэй байна гэж байна. Түүнийг мэдэх гээд ядаж байтал нэг өдөр дөөнхрийн даалан пунцэг дорж богдын дэргэд орж бичиг уншиж өгдгийг мэдв. Харин тамгыг нь чухам хэн дарж байгаа нь мэдэгдэхгүй байлаа. Тэгээд 2 хоногийн дараа дөөнхрийн даал амыг богдоос дуудуулав. Би түүний хойноос явж байтал бинт бас явж байна. Та хайчхан вэ гэсэнд түүний хэлсэн нь. Эртээр нэг өдөр энэ пунцаг дорж бичих тамга дарахтаа намайг гар гэж хоосон. Тэгээд богд гигэн энэ муугаар яах нь вэ гэд гаргаагүй юм. Тэгэхэд пунцаг дорж хоосон цаас тамгалж авч байгаа харагдсан. Одоо бас намайг гар гэж хөөж байхгүй юу? Богд ч юм хэлсэнгүй. Бас л тамга хулгайлж дарах гэж байгаа биз гэж хэлв. Түүнийг чой болсонд хэлсэнд үүнийг мэдсэн нь их сайн байна гэж байлаа. Түүнээс хойш 1-2 сарын дараа пунцаг дорж баригдав. Сүүлд нь чой болсон надтай уулзаад өнөөх пунцаг доржий чинь тамга дарж байсан нь үнэн юм байна шүү гэж байлаа. Богдыг нас барсны хойно богдын юмыг комислно гэд олон хүмүүс бужигнав. Богдын бүх юмыг дансалж эхлэв. Тэр комист дотоодыг хамгаалах газраас хаян хэрвээ. Төв хорооноос бат төмөр зэрэг хүмүүс оролцсон юм. Би энэ үед ажил албагүй байлаа. Туулай нэвэртэй. Түүний дараа богдын юмыг комислох комист явуулах болж Дэлгэр уулын аймгийн дарга Цэрэн Бэст чой болсон хэлж намайг явуулсан юм.
Тэгэх чой болсон газ энэ ажилд явхад хэн их юм авч байна? Ямар албаны газарт юуг авч байгааг сайн мэдэх хэрэгтэй. Бас сарын 40 төгрөгийн залинтай юм шүү гэж хэллээ. Тэр ёсоор энэ комисд орж ажиллав. Энгийн хүмүүс ч хэр тааруу юм авч байлаа. Харин лам нар 8 дугаар богдын суврагад хэрэглэх юм гээд өдий төдий мөнгө, аалт, хэвс, майхан, хадаг зэрэг учир тоймгүй юм аваад байлаа. Үүнийг чой басанд хэлсэнд за тийм бах та мэдлээ гэж байна. Хэд хонож байтал чой болсонгаас та шавийн 88 дугаар үүрт гуйгаад гишүүнээр орох хэрэгтэй гэж байна. Тэнд лам нар 200 гаруй гишүүнтэй байв. Би үүрийн дарга Чин Ван ламаас гуйж гишүүнд оров. Үүрийн хурал хийх бүрдэл 9 дугаар богдыг зална, богдын юмыг гэгээрүүлэх яам, цэргийн яаманд өгөхгүй, 9 дугаар богдыг залахад зориулж хэрэглэнэ гэж хурал дээр ярилцдаг байв. Энэ тухай чой басанд мэдэгдэхээр өдөр бүр шахам уулзаж байв. Тэр үед намын үүрийн хурлыг өдөр бүр шахам хийдэг. Түүн дээр 9 дугаар богдыг залахад хэрэглэх зардал хөрөнгийг хэрхэн олох тухай ярилцана. Гэрэв богдын хөрөнгийг өгөхгүй юм бол хөдөөгийн шавийн ардуудад дуулгахад юм өгөх сүсэгтэн их гаралгүй яах вэ гэдэг байлаа. Тэгэхэд хараагийн отгийн цэвэг зайсан гэдэг хүнээс 10 морь 2 ирээ майхан бэлэглэхэд бэлэн байна гэж бичиг ирсэн гэж хурал дээр ярьж байлаа. Ингээд энэ тухай чой басанд хэлв. Түүнээс хойш үдсэнчгүй 88 дугаар үүрийг тарааж билээ. Дараа чой басангаас надад хэлв. Та шашны яамны нэр болохыг бодож үз гэлээ. Орон гарсан нэр байхгүй яах вэ гэсэнд чагнаж явтал болох байлгүй дээ гэв. Тэгтэл харин Шүтээний аймгийн Лувсан цэрэн ярав ажлаас чөлөө гуйж байна гэж дуулдав. Түүнийг чой басанд хэлсэнд та хамбламаас гуйж нэрваар ор гэлээ. Хамбаас гуйж шашны захиргааны тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцүүлж намайг авахар болов. Чой басангаас тэндх юмыг хүлээж авахтаа сайн үзэж хичнээн юу байгааг мэдэн шүү гэлээ. Тэнд даалт мөнгө зэрэг маш их юм байв. Дотоод санд хэдэн том төмөр авдартай. Түүний түлхүүр нь 2 хамб шашны захиргааны тэргүүлэгчд нярв нарт явдаг байв. Богдээ юмнаа суврагад хэрэглэнэ гэж авсан бүх зүйлс тэнд цөм хэвээрээ хадгалагдаж байна. Энэ тухай чой басанд хэлсэнд за эднэр тэр зүйлүүдийг 9 дугаар богдод хэрэглэхээр тэгж хадгалж байгаа юм гэж байсан билээ. 12 дугаар хэсэг төгсөв. Та YouTube дээр Тулаа нэвртэй подкастыг үзэж бас сонслоо. Бичлэг таалагдсан бол сэтгэлээ үлдээгээрэй. Мөн лайк товчоо дараарай. Танд таны гэр бүл эрүүлийн хаз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсье.